Тээврийн салбар хөгжөхөд улс орны эдийн засаг дагаад хөгждөг. Тэр хөдөлгөөнийг Монголд анхлан эхлүүлж 4 зүг 8 зохис сүргэх зорилгоо бодит болгосон Туушин компани. Бол Монголын түүхэн зөвхөн бидэнд биш. Ер нь ард түмний хувьд их тийм өөрчлөлтийн жил байсан. Энэ үед одоо улс даяараа тийм хөдөлгөөнтэй, нийгмийн бүх давхар хөдөлгөөнтэй тийм үе байсан. Тэр үед зүгээр бид тээврийн салбарт ажиллаж байсан болоод гадаад улдааны салбарт ажиллаж байсан. Одоо сүүлд бид нийлсэн энэ хэд маань Монголын тээврийг дэлхий дээр яаж гаргахгүй гэдэг их том асуудал одоо өөрснийгөө чамлахгүйгээр тавьж ирсэн байна. Гадаад худалдаа тээврийн Туушин Пүүс гэдгийг анх байгуулж байлаа шүү дээ. 90 онд 6 сард. Туушин компани өдөө хүртэл туулсан зам зөвхөн тээвэрлэлтийн түүх биш. Энэ бол Монгол улсын салбар бүрийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан Туушингийн мөр юм. Хувийн эрчим хүчний системд холбогдоогүй сумдуудад дизель генератор суурилуулах төслийг явуулсан. Тэгээд тэр төсөлд би гар бие оролцсон. Тэр үед бол дизель генератор бол усаагаар шиг хэрэгтэй байсан. Өдөөд бол дандаа хуучин Орсын муу генераторуудтай байсан. Нөгөөдүүд нь бүгдээрээ эвдэрсэн дандаа харанхуй сумдууд байсан. Тэгээд тэн дээр чинь цоо шин юм авч тэгвэл гэрэл мэрлийн асаагаад хүлээлгэж өгч нь тэр ард түмэн тэр сумын одоо их баярлж яаж байгаа нэг сайхан байсан. Тэгээд ер нь энэ тээврийн зүйч байгууллага сайхан юм байна. Энд ажиллуу сайхан юм байна гэд тэгээд 2000 оноос эхлээл өдөө хүртэл одоо 25 жил ажиллаж байна да. Бид нар бол энэ 25 давхар барилгыг барихтаа бол бид нар одоо барилгын хийцээс зураг төслөөс бүх юм дээр маш нарийн нягт олон улсын стандартын шаардлагыг хангаж ажиллах юм зорилтыг тавьсан. Зураг төслийн явцдаа бид нар бол Монгол уламжлал ёс заншлыг энэ барилгадаа бол шингээсэн. Одоо яг ингээд ороод ирэхэд бол Монгол гэрийн тоон бол одоо тэр манай 70,000 морины урд талын тэр хэсэгтэр бол яг ингээд гоё ингээд яг тоондоо хийсэн. Мөн бид нар Монголынхаа одоо Эрдэнэ төлөвлөрөөр өдрөөс гаргаж байгаа зэсийг тэр тооныхоо тэр бүтээцэд бол зариуд одоо тэндээс авч ингэж оруулж өгсөн байгаа. Тэгээд одоо бид нар бол энийг барилгаараа бол маш их бахархдаг. Яагаад бол анхных гэдэг утгаараа бол бид нар маш их бахархдаг. Одоо анхны одоо шилдэг хамгийн одоо уран барилга хийцтэй шилдэг барилга шалгаж ирсэн 14 онд ашиглалтанд орсныхаа дараа. Бидний бүтээсэн 35 жилийн үндэс суурин бид инновацээр тулгуурсан технологийн шинжилтийг цаг тухай бүртэн үйл ажиллагаанд нэвтрүүлэн Монголын логистикийн чиг хандлагыг түүчээллээ. Дотоод гадаадын түнш байгууллагуудтай тогтоосон урт хугацааны тогтвортой харилцаа нь дэлхийг бүрхсэн өргөн сүлжээг бүтээлээ. Салбартаа, туршлагатай, мэрэгсэн хамт олон маань өөрчлөлт бүрийг боломж болгон харилцагч бүрт үн цэн бүтээж ирлээ. Туушин компани маань өөрөө бол анх төр тээврийн компани. Монголын зах зээл дээр тээвэртэй холбоотой
ямар шинэ төсөл, ямар шинэ боломж, ямар шинэ гарц вэ? Хөгд туушин компани оролцсон, эхлүүлсэн, манлайлсан, оролцсон байдаг болохоор нөгөө талаараа болохоор нэгснээ сайхан сургалтын баазалж байгаа байхгүй. Туушин компанид ажиллаж байсан ямар ч хүнийг хаач очсон бүх улсууд шууд дортой хүлээж авдаг. Яг тэгэхээр тэнд сайн муу, сайхан муухай, тээврийн зовлон бүх юмыг тэнд тууш өөрөөр сургаад мэдрүүлээд заагаа чиглүүлээ гаргадаг учраас. Тэгэхээр манайхаас ажиллаж байсан улсуудын тэнд очиход ер нь хязгаарч хамуутай авч ирсэн төөх байдаг. Бүгд очсон салбартаа бүгд л тээврийн сайн мэргэжилтэй. Тээвэр сайн мэддэг зохион байгуулагч нар л гэж авдаг. Туушингийн өчигдрийг бид байгуулсан. Өнөөдрийг бол бид та нартай хамтарч байгуулъя. Харин туушингийн маргаашийг та нар л байгуулна шүү. Энэ хариуцлага бити хойсуугаарай л ингэж хэлэх бай. За би ирээдүг үе туушин компанитай одоогийн байдлаар бол 3 биш яг цаашаа 30 жил хүртэл ажиллах тийм бололцоо байна гэж өөр дээр харж байгаа. Миний бодлоор яг туушин компанийг манай үеийнхэн Азийн маш том логистикийн компани болгох. Жишээлбэл хөдөө орон нутагт ачаа бараг маш удаан очдог учраас дорооноор яг гэрийнхэн үүдэнд нь буулгах гэх мэтчлэн айгу тийм том шинээр нэвтрүүлэх төлөвлөлтийг яг хийн гэж бодож байгаа. Нийт туушинчуудаа 35 жилийн мэдийг дэвшүүлж байна. Мэдгүй чадахгүй зүйлээс мэдэх чадах хүртэл зааж өгсөн. Хилцээхэндээ олон, ажлын хамт олон бүгдэнд нь маш их баярлалаа. Хүн хэцүү, салхитай, бороотой, шөнө өдөр хизээш ажиллаж байдаг ажилчдаа үргэлж талархалтай, хүндэтгэлтэй хандаж байдаг шүү. Үе хамтран ажиллаж байсан, одоо хамтран ажиллаж байгаа ах нартаа баярлалаа гэж хэлье. Бид бол одоо байнгын нөгөө харилцагчгүйгээр, үйлчлүүлэгчгүйгээр бид нар мэдээж бидний ажил явахгүй. Бид нартай байнга холбогдож ажилладаг, биднэрээр үйлчлүүлдэг харилцагчдаа баярлалаа. Манайтай үргэлж хамтарч ажилладаг гайл мэргэжлийн хяналт болоод бусад байгууллагуудаа бас баярын мөн төргийа. Бид 12 салбар компани бүтэцтэй 600 хамтран ажиллагчдын нэгдмэл хүчээр 200 гаруй улсад 5,000 агентийн сүлжээг бүрдүүлж дэлхийн 408 зохис хүрэн Монгол улсын үндсэн булан бүрт хөгжлийг тууштай түүчилж ирлээ. Энэ 35 жилийн замналд хамтдаа зүтгэсэн хамт олондоо талархъя. Тууштай хөгжсөн 35 жил.